За боордын сургуульд сэтгэл зүйч бол маш чухал зүйл. За сайн байцгаана уу? Намайг Ууган Зоёо гэдэг. Би Цонжин кибербордын сургуульд багшилдаг. За боордын сургууль буюу дотор байртай сургуулийн маань давуу тал нь ер нь бол бие даасан байдал, за суралцах чадвар, хүмүүжил гэдэг зүйлүүд дээр илүү давуу талтай давмгай суралцдаг байгаа. За манай сургуулийн хувьд ер нь бол гүнзгийрүүлсэн сургалттай. За ерөнхийдөө гадаад хэл, буюу хятад хэл, англи хэл, за дээрэс нь програм хангамж, график дизайн, математикийн чиглэлээр гүнзгийрсэн байдаг. За гүнзгийрсэн хичээлүүд маань ерөнхийдөө олон цагаар суралцахаас гадна сурагчид маань шинжлэх ухааны хичээлүүд дээр бас VR дээр тулгуурлаад, за дээрэс нь туршилтын багц төхөөрөмжийг ашигладагаараа давуу талтай байдаг. За боордын сургууль маань мөн нэмэлт хөгжлийн хөтөлбөрүүдийг явуулдаг байгаа. За нэмэлт хөгжлийн хөтөлбөрүүд маань спорт, урлаг, за дээрэс нь усан сэлэлт, за дээрэс нь эко клуб гэдэг маш олон дугуйлан секцүүдийг хичээлүүлдэг учраас сурагчид маань өөрийн сонирхсан дугуйлан секцтэй хамрагдахаас гадна багш нартайгаа үргэлж тулж ажиллах боломжтой байдаг. За гэрээсээ хол байгаа сурагчид маань ерөнхийдөө нийгмийн харилцаанд орох, за дээрэс нь өөрийгөө ойлгуулах маш их хэрэгцээ тулгардаг байгаа. За энэний дагуу манай сургууль дээр сэтгэл зүйч, за анги удирдсан багш, нийгмийн ажилтан, эмч гэсэн бүрэлдэхүүнүүд ажилладаг байгаа. Тийм учраас энэ нийгмийн хамтарсан баг маань сурагчтай байнга харилцаж, ойлгож, за сэтгэл зүйчтэй байнгын ярилцах, эцэгтэйгээ ярилцах хэрэгцээг нь хангаж өгдөг байгаа. За боордын сургууль маань тодорхой дэг журам, дүрм журмыг баримтлуулахаас гадна, за сурагчид маань үүн дээр тулгуурлаад цаг баримтлах, за үүрэг хариуцлага ухамсарлах гэсэн маш олон давуу талуудыг, дадлуудыг бий болгож авдаг. За тэгээд боордын сургуулийг дүгнээд хэлэх юм бол боордын сургууль нь бага ангийн сурагчдыг зөвхөн хичээлээр биш, амьдрах ухаан, бие даах чадвар, нийгмийн харилцаагаар хөгжүүлэх давуу талтай орчин юм аа.